Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ өдөр нийт цагдаагийн болон замын цагдаагийн бие бүрэлдэхүүн иргэдийг тэр дундаа бага насны хүүхдүүдийг замын осол аюул болцсошгүй эрсдлээс сэргийлэн ажиллах юм байна. Хүүхдийн баярын энэ өдөр хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл ихсдэг учраас эцэг эхчүүдийг анхааралтай байж хүүхдтэд тавих араа хяналтаа өндөржүүлэхийг замын цагдаагийн газраас анхааруулж байна. Ер нь энэ одоо хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол хамгийн хөдөлгөөн хэсгээ. Яагаад гэвэл хүүхдүүд маань ээж автаагаа ах эгчтэйгээ найз нөхдөдтэйгөө өөрсдийнхөө баярыг хамгаалах гээд гудам замын хөдөлгөөнд ямар ч хэлбэрээр оролцдог. Энэ утгаараа зарим тохиолдолд хараа хяналтгүй байдлаар хэмжиж хүүхдүүд маань зам тээврийн осол аваад өртөх. Ялангуяа эцэг эхчүүд маань энэ өдөр одоо хүүхдүүд авч явсан одоо амралтын газар ч гэдэг юм уу эсвэл одоо голлын ирэг дээрч гэдэг юм уу хүүхдийн паркаар гэд янз бүрийн хэлбэрээр баярлах гэж явж байгаа хугацаанд хүүхдийг буруу тэмдэглэж явдаг. Энэ байдлаас болж хүүхд бол маш ихээр өртдөг байгаа. Мөн замын цагдаагийн газраас хүүхдээ автомашинда буруу тээвэрлж яваа буюу хүүхдийн толгой гарыг цонхоор гаргасан, хүүхдээ хүрдний ард болон өвөр дээрээ суулгаж замын хөдөлгөөнд оролцож байгаа эцэг эхчүүдэд арга хэмжээ тооцож торгож эхэлсэн байна. Энэ тал дээр замын цагдаагийн газраар хаачид одоо та ингэж болохгүй шүү гэдэг мессежийг өнөөдөр хүргэж зарим тохиолдолд арга хэмжээ авч ирсэн болоод өнөөдрөөс эхлээд хүүхдээ буруу тэмдэглэж байгаа эцэг эхчүүдэд Монгол Улсын захиргааны харилцааны тухай хуулийн 25-ийн 5-д заасны дагуу арга хэмжээг бол тооцож ажиллаж байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд та бүхэн өөрсдийнхөө амьдралыг ганцхан хормын дотор битгий буснаагаа чи хүүхдийнхаа ирээдүйн төлөө та гэр бүлийн хаз жаргалын төлөө хамгаалах бус хамгаалтын асуудлыг нь зүүлгэж хэрэглэж хөвшүүлээч гэдэг уриалгыг бол замын цагдаагийн газраас нийт эцэг эхчүүдтэй бас уриалж байна.